Ардсан намын бүлэг 27 гишүүнтэй, үүнээс өвчтөй чөлөөтэй 7-8 гишүүн байгаа гэж байна. Үлдсэн буюу 19-с 20 гишүүн өнөөдөр цусны төвдөр ирж донор болох ёстой байлаа. Гэтэл 10-аас 11 цагийн хооронд 8 гишүүн ирсэн юм а. Хамгийн ихэнд Гөгшүүзан Батбаяр Ганхуйг алтан гэрэл гэсэн гишүүн ирсэн бол араас нь Гүндлай Баяр сайхан Эрдэнэ инх болд Сэдванч гишүүнээр уван цуван ирсэн юм а. Гэхдээ эдгээр гишүүдээс ердөө 2 л цусаа өгч хүний аймыг аврахад хувь нэмрээ оруулсан. Юу ямар санагдаж байна? Эрсдэлтэй санагдаж байна, гайгүй санагдаж байна. Гайгүй би бас энд Монголд оюутан байхдаа өгж ирсэн. Гадна бас оюутан байхдаа ч гэсэн өгж ирсэн. Энэ бас давхар зорилготой шүү дээ. Юуны цусны эргэл сайжирдаг. Нөгөө талаас бас шинжилгээ өгчдөг. Тий. Тэгээд зүгээр байна. Тий. Цусаа өгчсэн үү? Урд нь цусаа өгж байгааг. Зүгээр ер нь мэдэгдэх юм алга айтайхан л байна. Тэгээ гишүүд ирснээр ямар ач холбогдолтой гэж бодож байна? Болж бүтэж байгаа зүйл байхад л улсын их хурлын гишүүд улс төрч дандаа л очиж шав тавиал ингээл зам гүүр нээж байна, ингэж जैन хийх гэж байна гэж шав тавиал явдаг. Бас нэг юм одоо бүтээн байгуулалт ч юм уу хүний эрүүл мэнд сайн сайхны төлөө үйл ажиллагаанд ч гэсэн бас улсын их хурлын гишүүд улс төрчид ингэж оролцож байгаа нь зөв зүйтэй гэж бодож байна. Бүлгийн гишүүдийнхээ гаргасан санаачлагыг бүх сэтгэлээрээ дэмцэн гишүүн энд нэг байлаа. Энэ нь Ардсан намын бүлгийн дарга сайхан бэлэг байсан юм а. Тэрээр өнөөдөр өглөө Японоос онгоцоор иржээ. Нойр дутуу ядарсан гэсэн шалтгаанаар эмчнэр түүнийг цусаа дараа өгөхийг зөвлөсөн ч сайхан бэлэг гишүүн зөрүүдэлж цусаа өгнө гэсэн ч судас нь олдохгүй байсаар чадаагүй юм а. Манай монголчууд үнэхээр дэм дэмэндээ дээсэрчэнтэй гэж ярьдагтай адилхан. Тэгээд энэ утгаараа бол энэ процесс маань байнга үргэлжилж байгаас ямар ч эмнэлэг дээр ямар ч өвчтэй цус хэрэгтэй байгаа хүмүүст энэ цусныхын нөөц нь байнга байдаг байгаасаа л гэсэн эмчийн хүслээр хүн болгон оролцож байгаа хаа л гэж бодож байна. Нарийн байд юм байна. Яг нөгөө донор гэдэг утгаараа хариуцлага ч гэсэн өндөр болт юм байна. Тэгэл уурчин нийцсэн уусан амарснаас ахуулаад сүүлийн сар жил байсан бүх зүйлийг бол нэлээд нарийн асуудал юм байна. Харин бусад гишүүд уван цуван ирсэн шигээ донор болох хүнцэн үргээ биелүүлэлгүй уван цуван явцгаасан. Өөрөөр хэлбэл анкет бүглөх шинжилгээ өгөх зэрэг бүх үйл явцыг давчгаад эцсийн мөчөд цусаа өглөхөө гараад явсан. Донор болж цусаа өгөхийн тулд ойрын 3 өдөрт архитаарсны зүйл хэрэглээгүй, эм тариа тариулаагүй, халуурч өвдөөгүй, мөн өглөө хоол идээгүй ах хэвээр. Хоёр гишүүний хувьд өглөө чансан хавирга цөөвөн мэдлгүй идсэн гэж үнэ хэлээд явсан бол бусад гишүүд сэжиг бүхий алга болсон юм а. Өглөө хоол идсэн бол Батбаяр гишүүн шиг нэр цэвэр гараад явмаар гэтэл яасан мэдэхгүй алга болсон өөр сэтгэлийг төрүүлээд орхилоо. Хэрвээ 5 ясаар Ардсан намын бүлгийн 20 гишүүн цусаа өгсөн бол тэд нилээдгүй хүний амьнасыг аврах байсан байна. 1 хоногоос 7-аас 10 хоногийн нөөцөөр бүрдүүлж ингээд цааш яваад байгаа. Хэвийн хэмжээнд чигдэрч гин гэж байна. Чигдэрч байна. Тий. Одоо ерөөсөө бид нар сэтгэл зовхгүй болчлаа л да. 20 гишүүн ирлээ гэж бодоход хэдэн хүнийг амьнасыг нь аврах вэ? Одоо би шинжлэгийн хариуг мэдэхгүй байна. Ерөнхийдөө ямар ч байсан нэг 14-5 тэнцэн гэдгийг нас баттай хэлж чадж байна. За нэг 6 литр цус гэдэг маань бол нэг 30-аад хүнд хүрэх эмчилгээнд очих бүтээгдэхүүн болж задарна. Тэгэхээр энэ маань бол нэг 30-аад хүний эмчилгээний бүтээгдэхүүнийг манай их хурлын гишүүд бэлэгчлээ гэж өөрөөр 30 хүний амьнаас аврах боломжийг бүдүүлж явлаа гэж хэлж байна. Ардсан намын бүлгийн гишүүд тоо ясаараа ирсэн бол тэд багаар одож 30 хүний амьнасыг аврах байсан. Гэхдээ одоо 6 хүний амьнасыг аврах боломжтой болж байгаа юм. Уржигдараас эхлээд Ардсан намын гишүүд цусаа өгнө гэсэн юм сүрдүүлэнтэй мэдээлэл явагдаж байсан ч донор болох үйл ажиллагааныг иймэрхүү байдалтай өндөрлөө. Өөрөөр хэлбэл 20 гишүүний 10% цусаа өгснөөр ийхүү өндөрлж байна. Ари учрал гантуулнаар мэдээллээ.